Би амьдрмаар байгаач амьдрмааргүй байна. Тэгэхээр зүгээр энэ талаар яриа өргөч дөө. Эзэн цагт хүмүүс сонсоолаа. Тэгээд алуу миний дараагийн ярьдаг бичлэгийн давтай байрал гэж. Би уулын их амьдрал хайртай хүн юм байгаа энэ заяа. Би хэрвээ надад мөнх амьдрах сонголт гарч ирвэл би асуудалгүй сонгоно гэж боддгийн. Гэтэ мэдээж юутай. Одоо нэг тийм regeneration байдаг штэ. Нэг тийм супер павер байдаг штэ. Шууд өөрийгөө хийлддэг. Ямар ч одоо шарахын шууд хийлдэж мэлдэг заа. Тиймэрхүү юутай чадвартай тэгснэ мөнх үрд амьдрал би тэрийг авъя гэж боддог байхгүй юу. Яг нөгөө нэг хин хүмүүс чиний ингээд дотны хүмүүс чинь алдагдсан шүү дээ. Чи ингээд зүйлдээ ингээд зүрхсэтгэл болно шүү дээ. Тиймэрхүү гэж ярьдаг. Тэр тал надад ямар ч асуудалгүй заяа. Гол нь би эсэргээрээ байхаас айдаг байхгүй юу. Одоо жишээлбэл би төрүүлээд хайртай хүмүүсийнхээ өмнө одоо өгч хүдэг гэдгийс амар айдаг байхгүй юу. Тэ ойлгож байна тий. Тэгээд одоо хэлсэнчлэн одоо бичлэгийг эхлүүлсэн ч л одоо тэр сэдвээр ингээд хөөндөл амар ойлгомжтой сонсож магадгүй. Гэтэ би нь амьдрал хайртай. Тэгээд би амьдрахыг маш их хүсдэг. Аль болох чадлаараа одоо энэ богинохон амьдралдаа тий ингээд чадхаараа дэлхийн ертөнцөөр аялаад шинэ гоё зүйлүүд үзээд гоё сэтгэл хөдлөлийг мэдрээд би шинэ ингээд сэтгэл хөдлөлийг мэдрэх амар дуртай байхгүй юу? Ер нь хин дургүй юм бэ тийм. Анх удаага шинэ зүйл хийж үзэх тэр мөч ямар гоё илээ. Шинэ дурсамж бүтээх тий ямар гоё илээ. Би амар дуртай. Тэгээд тийм мэдрэмжинд донтохыг хүсдэг. Тийм мэдрэмжийг маш ихээр авахыг хүсдэг одоо ер нь донцсон гэж байна. Гэтэ энэ бичлэгийн одоо ярианы зүйл болохоор өөр хазаах гэдэг аахгүй. Тэрнээс тэгж тийм амьдрал одоо надад ирэхгүй болцсон заяа. Би тэгээ тэрэндээ яг эвлэрсэн л дээ. Эвлэрээд удаж байгаа л та. Тэгээд ер нь санаа нэг тийм тодорхой хэмжээний өвчтэй гэдэг мэдэн шүү дээ. Тэгээд би бүр яг эрүүл хүн шиг амьдрах боломжтой байхгүй. Гэтэ тэр нь ямар тохиолдол вэ гэх юм бол би насан туршдаа зутан идэх юм бол заяа. Насан туршдаа хоолны дэглэн бариад насан туршдаа зутан гэж нэг юм гоё юм байна шүү дээ. Тэрийг би насан туршдаа идэж чадах юм бол би зүгээр юм. Гэтэ би шинэ хоолноос би таашаал авч чадахгүй. Би амттай хоол идэж чадахгүй. Би амт мэдрэж таашаал авч чадахгүй. Нэгт. Тэгээд зутан идэхээс гадна заяа. Яавал би эрүүл хүн шиг амьдарч чадах вэ гэхээр хөдөлгөөний хорин заяа. Бие ядарч зовоож хүчилж болохгүй. Хоол биеийн хүчний дасгал хөдөлгөөн гэх юм уу? Тэгээд тиймэрхүү юмнууд намайг ингээд миний биеийг өвтгдөг байхгүй юу? Одоо амар өвтгдөг заяа. Ер нь бол ямар нэгэн өвчтөй хүмүүсийн л ойлгох одоо ярианы сэдв. Окей. Тэрийг ингээд марти хэлээ заяа. Одоо би энийг ингээд цаашдаа хүмүүхтлээ твчиж амьдрна гэсэн үг байхгүй юу? Тэгээд би тэрийг үнэхээр твчихгүй заяа. Би насан туршдаа ингэж амьдрахыг үнэхээр хүсэхгүй байгаа байхгүй. Тэгээд тэр мөнх амьдрал дээр ярьсан шүү дээ. Би ингээд таартай хүмүүсийнхээ өмнө үхмээргүй ингээд. Би юусо хүн зовоохыг одоо жишээлбэл бодоод үзтээ би аав ээжийнхээ өмнөөр ороод ингээд үгчих юм бол яаж сэтгэлэн зовох бол тий. Амар хэцүү байхгүй. Би тийм мэдрэмжийг аваад үхэх хүсэхгүй байна. За хэрвээ шууд үгчих юм бол хамгийн дуусна л та. Тэгээд тиймэрхүү яг үндэ хамаагүй. Гэтэ би чадахгүй. Яг нэг амар айгу хуваа хичээсэн гэж ярьдаг штэ. Яг тийм байхгүй.
Тийм болохоор би нэгт аав ээжээсээ зөрүүлж өгч чадахгүй. Тэгээд бусд намайг ойлгох гэж би боддгийн заяа. За тийм байна. Тийм болохоор би бас гэр бүлтэй болохыг хүсэхгүй байна. Заяа. Хэрвээ би ямар нэгэн байдлаар хүнтэй танилцаад тэр хүнтэйгээ би үнэхээр хайртай хүнтэй тэ чаад уулзаад гэрлэх юм бол яг би хөдөлгөөнөө хороод зутан идээд амьдарч болох л та. Гэтэ хэн тэгж амьдрахыг хүсэх юм бэ? Тийм үстэй. Хэрвээ хүнтэй танилцаад хүүхдтэй болъё гэж бодъё заяа. Эсвэл за зүгээр л хүнтэй танилцлаа. Тэгээд тэр хүнтэйг амар аз жаргалаа би биэндээ амар хайртай байж байгаа штэ. Тэнгүүт би ингээ зотон би бол зүгээр яг үндэ хоолны дэглэм цаашаа эзэж барихыг хүсэхгүй байгаа заяа. Би насаараа зутыг амьдрахгүй. Тэгжээс зүгээр үгчий л таа. Би зүгээр хүссэн юм идэж ууж амьдрмаар байна заяа. Тийм болохоор би тэр одоо надад хайртай би дахиад нэг хүн надад хайртай хүн болцсон. Гаргаад ирсэн. Одоо юу гэхээр ихнэр гэрч ирээд. Тэр хүнээсээ төрүүлээд өгчих юм бол би дахиад нэг хүн зовон заяа. Тэг би бүр хүүхдтэй болчих юм бол дахиад тэр хүмүүс одоо намайг алдах зовлонтой насаараа цаашаа амьдрах байхгүй юу? Үгүй яах вэ? Насаараа ч биш юм байна. Хэдэн нэг жилийн дотор байна 2 жилийн дотор яг муу он хийгээд тэ амьдралаа ингээд өөрсдөө босгоод одоо шинэ хүнтэй танилцдаг ч юм уу. Тэгээд болгох холоо. Гэтэ тэрнээс наатал нь тэр нэг сэтгэл өвдөлтийг нь би өгмөөргүй байхгүй. Өгөхийг хүсэхгүй байхгүй. Тийм болохоор би гэр бүлтэй болохгүй байя гэж бодож байгаа юм заяа. Тийм болохоор бити надаас найз хүн асуу гоож байна. Тэш. Гэхдээ би үнэхээр хин яг үндэ хүнтэй танилцаад тэр дүндэг амьдрахыг хүсэхгүй байгаа юм бэ. Би үнэхээр хүсэж байна. Гэтэ чадахгүй нэ. Тавил юм да тэг киш. Энэ тухайрс би хүнтэй ярихыг хүсдэггүй байхгүй юу? Ер нь дэлхийг хүсдэггүй юм. Гэтэ би хит оны өмнө анаа тэг ярьсан юм аа. Тэр болохоор одоо ер нь энийг ингээд хадгалаад үлдээчи гэж бодож байна. Дараа нь ямар нэгэн байдлаар ингэж ярьж ирснийг олж сонсох юм бол яг сэтгэл нь амарч магадгүй. Яг ч мэдгүй би тэгж бодоод байгаа юм заяа. Хэрвээ би ингээд өөрөө ингээд хүсэхгүй хийж яагаад үхэх юм бол тэнэг байхгүй юу? Би ингээд ийшт үхэх нь надад зүгээр гэдэг ингээд бодолтой байгааг ингээд дараа нь ингээд мэдчих юм бол за тий ингэж бодож исэн юм байна да гэж бодож яг сэтгэл нь амарч болох юм. Тийм болохоор үгүй яар үлдээч гэж сая бодлоо. Гэтэ яг үндэ тэр хүний амьдралыг тэр хүн л өөрөө шийднэ үстэй. Тийм болохоор би одоо нэг тийм амиа хорлох. Окей би юусоо Чамаарах гэж байгаа гэж шээ. Одоогдоо ерөөсөө тийм надад юу байхгүй байгаа зэ. Би угаасаа авэж байгаа цагт би тийм юм хийхгүй би амтлаа зэ. Гэтэ ингээд амиа хорлох сонголт хийж байгаа хүмүүсийг би ерөөсөө юу ч боддоггүй байхгүй юу. Би сайн нүг рил үзэж байгаа. Бас саний рил үзчихсэн. Юм ярихад бас хүргэсэн гэж магадгүй. Одоо suicide is selfish гэд тиймэрхүү юм байсан хгүй юу? Би яг үндэ тэгж бодохгүй байна. What the fuck? Тэр хүн өөрөө амтмааргүй л тэр л үстэй. Тэр хүний амьдрал юу болоод байгааг чи мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор битгий оролцолтой. Эсвэл яг уу чиний сайн найз чинь бол чи жоохон дэм хүрэх гэж хичээж би яг болох юм. Гэтэ яг үндэ чиний үгийг аавна гэж би үнэхээр бодохгүй байна. Амьдрал нь гинт өөрчлөгдөө тэр хүний одоо цаашдаа тээж явахыг хүсэхгүй байгаа юм. Гинт ингээд дотроос нь байхгүй болчихгүй л бол тэр хүний сонголт өөрчлөгдөн гэж би бодохгүй байна. Тийм болохоор тийм сонголт хийж байгаа хүмүүсийг битгий те нэг тийм хүмүүс амар тэнэг штэ. Ягаад ч юм тийм сонголт хийнгүүт нь чаавас дамаас таашиж байгаа ш. Би бүр
хүмүүсийн амнаас гарч байгаа юмнуудыг бүр ойлгодог юм аа. Тэгээд яг үндэ хэлэхэд нийт хүн амын масс бол үнэхээр тэнэг штэ. Тийм болохоор бити масс угаарай. Please тэ одоо массын сэтгэж байгаа юмнаас нь одоо массын эвлэрж байгаа зүйлийг үгүйсгэхийг одоо хичээгээрэй. Эсвэл нэг юм question хийлдэ тэ. Одоо яагаад ингэж байгаа юм бэ гэд. Ядаж нэг тэгээрэй. Тэгж юмыг хараарай. Киш авах. За мэдгүй. Энэ талаараа зүгээр л үлдээхийг хүслээ тэгээд. Яа гэтээ одоо надад хийхийг хүссэн нь зөндөө байна л да. Би чадвал тэдрийг арайч чадамжгүй бол чагуу дээрээ хийж үзхийг хүсэж байна. Мэдгүй би бүр нэг л өдөр имлэгийн орон дээр хөвтнэ л гэж бодоод байгаа байхгүй юу? Тэр үед бол тэр хэрвээ би имлэгийн орон дээр хөвтээд тэ бүр амар хүндэрч мөндөрх юм бол би зүгээр яг тэр орон дээр амиа орлоо. Юу гэж юм бэ? Би одоо ээж намайг идэгрэхийг хүсээд ингэ шалаад байгаа юм би бол харж чадахгүй юм. За тийм байна да тэгээд амар сэний имэрсэн болоочлаараа тэгээд мэдгүй ярьж үлдэх хэрэгтэй юм шиг санагдсан юм аа. Мэдгүй юу ч болоо юм билээ. Яа хэрвээ над чиг шалтгаангүй зүгээр нэг юм төр зургийн асуудлаар шаналж байгаа хүмүүс бол тэр чин бол арилдгийг шүү. Guys, okay? Төр зургийн шалтгаанаас одоо та нар ингээд юунаас олж зовоод байгаагаа ингээд ялгаж эхлээд салгаарай заяа. Төр зургийн асуудал байх юм бол даваарай. Чи чаднаа. Тэ? Тиймэрхүү юм бол угсан баас. Хэн тэрнээс одоо айх юм бэ? Fuck. Одоо чи чаднаа заяа. Тиймэрхүү юм чигээ үндэ зүгээр л хайрлчихна. Заяа. Киш. За. Сайн юм ярьчлаа бай.